Та бүхэндээ энэ өглөөний минь төргий нийт төрийн албан агчтайгаа дахин уулзж байгаадаа баяртай байна. Тэгээ өнөөдрийн 7/4/10 засгийн вебинар сургалтын төлбөрийн дагуу Монгол Улсын үндэсний архивын сан хөмөргийг бүрдүүлэх ач холбогдол үрдэн төрийн албан агчийн өмчлөх үүрэг хариуцлага сэдвийн дор бид нар өнөөдрийнхөө захим сургалтаа нээж байна. Ингээд энэхүү захим сургалтыг үндэсний Төв архивын захирал, сайн жаргал захирал зохион байгуулж явуулна. Сайн жаргал захирлын товч намтрыг та бүхэндээ танилцуулъя. За Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны факультетийг түүхийн багш мэргэжлээр төгссөн архивч судлаач чиглэлээр 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа мэргэжсэн төрийн албан агч байна. 2019 оноос эхлээд өнөөдрийг хүртэл үндэсний төв архивын захирлаар тэмдэглэн ажиллаж байгаа. Ийм хүнээс та бүхэн захим хэлцүүлгийн дараа нээлттэй асуулт хариултаа авч сонирхороо гэж хүсэж байна. Ингээд сайн жаргал захирлыг урьж байна. Та бүхний энэ өглөөний амар амгалан айлтгая. За өнөөдрийн миний ярих сэдв маань бол үндсэндээ Монгол Улсын үндэсний архивын сан мөргийг хэрхэн яаж бүрдүүлэх талаар хүлээсэн үүрэг ач холбогдлын талаар л дурдж ярих байгаа. Энэ сэдвийнхээ хүрээндээ л энэ асуудлаа ярих байгаа. Архивын сан мөрөг бол одоо өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа арга зүй, онол арга зүйгээр бол үндсэндээ 100 гаруй жил болох гэж байна. 99 жил хугацаанд бол одоо 27 оноос хойш архив өнөөдрийн байгууллагын үргээр бол одоо явж ирсэн байж байгаа. За мэдээж Монгол Улсын түүх өв соёлд холбогдох архивын баримт гэдэг агуулга ач холбогдлоор нь авч үзэх юм бол одоо бидний төртүүлс үүссэн цагаас эхэлэх буюу 3000 жилийн тэртет бичгийн сурвалж байдаг бол түүнээс цааш хугацаагаар бол авах боломжтой гэдгийг бол одоо хүн болгон мэдж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол бидний орчин үеийн архивын онол арга зүгээр явж байгаа хугацаа маань бол одоо энэ хугацааг туулж иржээ гэж бол үзэж болно. За Монгол Улс архивыг хуульчлахтаа бол 1998 онд одоо хуульчилж байсан. За үүний дараа 2020 онд бол одоо шинжилсэн найруулга батлагдаад бид нар бас тодорхой хугацааг бол өнгөрч байна. За 98 оны хууль бол зөвхөн архивын тухай хууль байсан бол одоо 2020 оны хууль албан эрх хөтлөлт гэдэг зүйлийг хуульчилж орж ирснээр нь бол онцлогтой. За албан эрх хөтлөлт архив гэдэг хоёр зүйл бол салшгүй ойлголт, нэг зоосны хоёр тал шиг юм зүйлээ. Тийм учраас бол одоо хуулиар албан эрх хөтлөлтийг хуульчилсан. За архив албан эрх хөтлөлтийн тухай хуулийн зорилго маань бол одоо маш тодорхой. Монгол Улс дахь үндэсний архивын сан мөргийн баримтыг за бүрдүүлнэ, түүнийг бүртгэнэ, хадгална, хамгаална, хяналт тавина. За эргээд одоо энэ баримтуудаа ашиглах болон албан эрх хөтлөлтийн зохион байгуулалттай холбоотой харилцааг бол зохицуулсан хууль байж байгаа. За үндсэндээ 7 бүлэг 51 зүйлттэй. За 20 оны 12 сарын 1-ээс хойш бол одоо өнөөдрийг хүртэл дагаж мөрдөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. За бид нар үндэсний архивын сан мөргийг бүрдүүлэхэд бол тодорхой зарчимтай байдаг. Хуулиар тогтоосон. За энэ хуулийн зарчмын дагуу бол одоо тодорхой 5 зарчим бол Монгол Улсын хэмжээнд одоо бүгд мөрдөх шаардлагатай. За арга зүйн хувьд бол одоо нэгдмэл байх. Онол арга зүйн хувьд одоо архив албан эрх хөтлөлтийн үйл ажиллагаа нэгдсэн нэгдмэл байна. За архивын сан мөргийг баяжуулах, бүрдүүлэхэд бол одоо тогтмол хуулийн хугацаанд бүрэн бүрдэлтэй байх шаардлагатай. За ямар нэгэн субъектээс бол одоо хараат бус байх, улс төрийн эдийн засаг ялангуяа тийм. За энэс хараат байх. Хадгалт хамгаалт бол аюулгүй байдал найдвартай хамгаалагдсан. За ашиглалт одоо хуулийн хүрээндээ нээлттэй, шуурхай байх. Ийм одоо хуулийн зарчимтай. За энэ үндэсний архивын сан мөрөг бол өөрөө төрийн хамгаалтанд байх ийм зохицуулттай байж байгаа. За архивын сан мөргийг бүрдүүлэх тодорхой архивууд байгаа. Төрөлцсөн, тусгай, төв гэдэг одоо за ер нь Монголын архивын тогтолцоо бол одоо мэдээж хувь хүнээс эхлээд төрийн байгууллага хүртэл одоо архивыг бүрдүүлдэг юм үүрэгтэй. За төрийн архив, байгууллагын архив, хувь хүний архив гэж одоо бүрдүүлж авч үзэн. Байгууллагын архивд одоо төрийн болон хувийн хвшил одоо хуулийн этгээд гэж бүртгэлтэй байгаа бүх байгууллагууд бол хамаарна гэж ойлгоно. За нийтдээ Монгол Улсын энэ төрийн байгууллагуудын үүсгэсэн, хувийн хвшлийн үүсгэсэн, хувь хүний үүсгэсэн баримтуудыг бол 37 архивт бол байнга хадгалах хугацаатай төвлөрүүлж хадгалдаг. За 37 архивтай ямар архив байдгүй гэвэл одоо мэдээж үндэсний төв архив бол одоо баримтын их сурвалж мэдээлэл тээгчийн төрлөөс хамаарахгүйгээр скүүн баримтыг улсын хэмжээнд төвлөрүүлж хадгалдаг архив байж байгаа. За төрөлцсөн архив гэж бас статустай архив байна. За энэ төрөлцсөн архив гэдэг бол одоо баримтны онцлогоор төрөлцсөн, салбараараа төрөлцсөн ийм онцлогтой архивууд. За жишээлбэл одоо шүүхийн баримтаар төрөлцсөн архив ч гэдэг юм уу, геологийн баримтаар төрөлцсөн архив.
За мөн одоо эрүүгийн иргэн баримтаар төрөлцсөн архивч гэдэг юм одоо тэр үйл ажиллагааны явцад үүсэж байгаа баримтын онцлогоос хамаарат одоо баримтын нэр төрлөөр гэж бол ойлгож байна. За байгууллагын архив гэдэг бол ерөөсөн бүх шатны байгууллагууд хамаардаг байгууллагын архивыг ойлгоно. За нийтлэг чиглэлтэй бол аймаг нийслэлийн архив байна. Тухайн нутаг дэвсгэр дээр засаг захиргааны хуваараар одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын баримтыг бүрдүүлж авдаг ийм архив. За салбар архив гэж бол хуулиараас ойлголттой. За энэ салбар архив бол хоёр төрлийн архив, салбар архив байх зохицуулттай. За энэ үндэсний төв архив, нийслэлийн архивын газар. За нийслэлийн архивын салбар архив гэж юу гэлвэ гэхээр одоо 9 дүүргийн хэмжээнд одоо баримтыг байнга даглах хугацаатай баримтыг төвлөрүүлж хадгалж байгаа архивуудаа дүүргийн архивууд гэж ойлгоно. За үндэсний төв архивын салбар архив болон салбар архив бол одоо 98 оны хуулиар тусдаа төрөлцсөн шинжтэй архивуудаас нь тусдаа бие даагаад гараад төр архив статустай болсон. Одоогийн байдлаар бол салбар архив Монголын үндэсний олон нийтийн арайтай телевизийн архив бол хуулиар салбар гэж явж байгаа. За цаашид бас одоо салбар архивууд баримтын төрлөөрөө үүсэх хэрэгцээ шаардлагууд бол үүсэж бий болсон. За энэ нь одоо боловсролын салбарын үйл ажиллагааны явцын баримтч гэдэг юм уу, эрүүл мэндийн, банк санхүүгийн гэх мэтчлэн одоо ингээд гайлын гэх мэт салбарын онцлогтой тухайн салбарыг одоо үйл ажиллагааны явцад үүсэж байгаа баримтаар юм төрөлцсөн архивууд үүсэх шаардлага хэрэгцээ бол одоо бас бий болсон байж байгаа гэж хэлж болно. За аль биесны одоо баримтаар бүртгэлтэйгээр одоо хадгаламжийн нэгжээр архив зүүн дагуу хийгдээд бүртгээд явж байгаа баримтыг улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтөлж явдаг. За энэ нэгдсэн тоо бүртгэлийн тоо баримтаар авч үзэхэд бол одоогоор 1.9 сая хадгаламжийн нэгж баримт бүрдүүлдэг. За 1.6 сая нь одоо үндэсний төв архивд хадгалагддаг. За бусд нь нөгөө 36 архив дээр төвлөрч хадгалдаг. За нийтдээ нэг баримтын тоо хэмжээгээр авч үзвэл одоо засаг захиргааны хуваараар авч үзэхэд 21 аймаг нийслэл дээр байна. За үндэсний төв архивын баримтын хэмжээг авч үзэх юм бол нэг 40 гаруй аймаг нийслэлийн хэмжээний баримтыг төвлөрүүлж байна гэж ойлгоход бол бид нар нэг 60 гаруй засаг захиргааны хэмжээний баримтууд архивын баримтыг төвлөрүүлж хадгалж байгаа ийм ус байна гэсэн үг. За үндэсний архивын сан умиргийг бол одоо тухайн энэ төрийн архивын сан умирг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл одоо энэ хуулийн хүрээ маань бол одоо маш өргөн агуулгатайгаар томьёологдсон. За энэ баримтыг хадгалж байгаа байршил, өмчийн хэлбэр, за баримтыг үүсгэсэн их сурвалж хугацаанаас үл хамааран одоо Монголын ард түмний амьдрал хөгжлийн түүхийг тусгасан нийгэм улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хязгаарч устдахгүйгээр байн хадгалагдах бүх төрлийн баримтыг бол үндэсний архивын сан умирг гэж ойлгоно. За энэ үндэсний архивын сан умирг гэдэгт бол одоо хувь хүний гар дээр байгаа баримтууд, хувийн хвшлийн баримтууд хүртэл орж ирнэ. За улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтууд хүртэл орж ирдэг. За хамрах үрээ бол өргөн гэж хэлээд байгаа нь бол үүнийг хэлээд байгаа. За мэдээж төрийн өмчтэй болон төрийн байгууллагууд бол одоо энэ хуулиар заавал бүрдүүлэх байгууллагуудад ороо явдаг. За байгууллагын албан эрх хөтлөлтийн тухай архив болон албан эрх хөтлөлтийн үйл ажиллагаанд бол одоо холбогдох хууль тогтоомж бол заавал мөрдөгддөг. За үүний хамгийн гол үндсэн хууль бол одоо мэдээж Монгол Улсын үндсэн хууль ажиллагаа архив албан эрх хөтлөлтийн тухай хууль, за Монгол хэлний тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, цахим гарын үсгийн тухай хууль, за төрийн болон албаны нууцын тухай хууль, соёлын хувийн тухай хуулиуд бол одоо заашгүй хамааралтайгаар энэ хуулиудаар бол тодорхой асуудлууд бол одоо харилцаанууд зохицуулагдаад явж байгаа. За мэдээж албан эрх хөтлөлт шатанд баримтыг одоо үүсгэж бий болгох том бол стандарт мөрддөг. Монгол улс 1980-ад оноос хойш баримт бичгийн стандарт мөрдөд одоо 5 дахь стандартыг мөрдөж явж байгаа. За энэ 5140 гэдэг стандартаар тогтоосон баримт бичгийн тэр агуулга хэлбэрээс үл хамааран тэр баримтын хууль ёсны хүчинтэй байх шаардлагууд орж ирдэг. Энэ бүрэн стандартаар тогтоосон шаардлагууд бүрэн хэмжээгээр тавигдаж боловсруулагдчихэж одоо энэ баримт бичгийн хүчинтэй хууль эрх зүйн хүчин чадлыг бол хангаж байна гэж үзнэ. За Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт бол одоо бас мэдээж мөрдөгдөж байгаа. За тэгээд бусад хууль тогтоомжуудаар одоо тодорхой салбарын онцлогтой баримтуудын үүсгэх гээд тавигдах шаардлагуудыг бол одоо бас ингээд мөрдөж явна. За хуулийн зарчим өрөн одоо энэ бидний үйл ажиллагаанд албан эрх хөтлөлтийн үйл ажиллагаанд архивын үйл ажиллагаанд одоо заашгүй
мөрдөгдөж өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг бол хангаж яадаг. За энэ бол одоо мэдээж түрүүний дурдсан нэгдмэл бүртгэл төвлөрсөн. За баримт бичгийг үүсгэхдээ үнэн зөв үүсгэх, за баримтын бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалт, хамгаалтын асуудал, аюулгүй байдлын асуудлуудыг бол заашгүй авч үзэх. Энэ бол арга зүйн хувьд бол зөвхөн нэг л зарчмаар явна гэдэг юм зарчимтай. За архив албан өргөдөлтийн тухай хуулиар байгууллага албан тушаалтны үүргүүдийг бол тодорхой зааж өгсөн. За бүх шатанд одоо энэ төрийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэж бий болж байгаа баримтыг үүсгэж бий болгоход бол одоо бүх хүмүүс хамааралтай. За үндэсний архивын сан мөргийг бүрдүүлэхэд хамаарч байгаа бүх субъектууд хамааралтай гэж бол ойлгоно. За албан эрхлөлтөд бол тухайн байгууллага албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг нь одоо баримтжуулж, баримт бичгийг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, за баримт бичгийг хүлээж авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэрлэх, за түүнийг ашиглах, хадгалах, архивт шилжүүлэх хүртэх үйл ажиллагааг одоо бүхэлд нь хамруулж авч үзнэ. За энэ бол одоо бидний байнгын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжилдэг процессын ажиллаж байгаа. За албан эрхлөлтийн нийтлэг журмыг бол одоо засгийн газар баталдаг. За засгийн газар архив албан эрхлөлтийн тухай хуулиас хойш 2 дахь журам бол одоо шинжилж батлагдаад явж байгаа. 214-р тогтоолоор батлагдсан журмыг бол нийтлэг бүгд бол хэрэглэнэ. За мөн энэ журмаар тухайн байгууллага, тухайн салбар өөрийнхөө үйл ажиллагааны онцлогтойн тааруулаад одоо бас дотооддоо мөрдөх юм журмыг баталж мөрдүүлэх юм онцлог эрх олгогдсон байж байгаа. За албан эрхлөлтийн талаар байгууллагын удирдлага ажилтны нийтлэг чиг үүрэг бол байж байгаа. Байгууллагын удирдлага бол албан эрхлөлтийг зохион байгуулах, албан эрхлөлтөнд одоо захим тогтолцоо системийг нэвтрүүлэх, за холбогдох ажилтныг одоо мэрэгшүүлэх болон баримт бичгийн заавар, журам, стандартын дагуу зохион бүрдүүлэн хөтлөх, за тэдгээрийг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаанд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж хэрэгжилтэнд хяналт тавих юм үүрэгтэй. За байгууллагын зохион байгуулалтын нэгжүүд одоо тухайн байгууллагад дотор байгаа нэгжүүд бол зөвхөн архив албан эрхлөлт хариуцсан нэгж биш, бусад нэгжүүд ч гэсэн одоо дарга албан эрхлөлтийн талаар хууль тогтоомж, журам, стандартыг өөр хариуцсан нэгжийн хэмжээндээ хэрэгжүүлэх ажлыг одоо хариуцсан зохион байгуулад, за баримт бичгийг үүсгэхдээ цаасан болон цахим баримт бичгийн аль биесны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүртэлтэй байх, ашиглах боломжтой байхад бол одоо ийм нэгжийн даргын үүрэг бол байж байгаа. За мэдээж байгууллага болгон архивын ажилтнтай, бичиг хэргийн ажилтнтай байж гэж хуульчлагдсан. За энэ нь ямар ялгаатай, онцлогтой вэ гэхлээр ерөөсөн өдөр тутам бол одоо албан хэрэг явж идэг. Одоо байгууллагын цохилох зүрх нь бол одоо яхахгүй албан хэрэг. Тэгэхээр өдөр тутмын үйл ажиллагаа нь албан хэрэг нь яваад идэг. За тэгэхээр хавсарч ажиллаж байгаа хүмүүсүүд архивын ажил хаягдчихдаг. Ийм учраас бол энэ хуулиар бол заавал тус нь байхаар заасан. За дээрэс нь архивын ажил тусдаа, бичиг хэргийн ажил тусдаа гэдэг нь одоо үйл ажиллагаагаараа ч онол арга зүгээрээ ч тусдаа учраас одоо ингэж тус нь байхаар хуульчилсан юм аа. За архив бичиг хэргийн ажил гэхэлэр одоо тухайн хариуцж байгаа нэгжийн дарга, нэгжийн ажил эсвэл одоо тэр хариуцсан орон тооны ажилтны ажил, албан тушаалын тодорхойлолтоор заасан хариуцсан ажилтны ажил гэж ойлгоод байдаг. Үгүй ээ, энд бол одоо бүх албан хаагчид хамааралтай. Тэр байгууллагын үйл ажиллагааг хэвэн байхад, үйл ажиллагааг явуулахад оролцож байгаа хүн болгон бол одоо энэ албан эрхлөлтийн талаар тодорхой бүх хүн бол үүрэг бүлэх үүрэгтэй байж байгаа. За ингээд байгууллагын үйл ажиллагаа холбогдох журам стандартын дагуу баримтжуулах нь одоо бүх албан хаагчдын оролцоо өөрсдийнх нь үүрэг байж байгаа. Баримт бичгийг боловсруулахдаа бол Монгол хэлний тухай хуулийн 8.1 заасны дагуу Монгол бичгийн зөв бичгийн дүрмийг бол одоо мөрдөж мэдээж алдаагүй зөв баримт бичиг боловсруулах ёстой. Энэ бол тодорхой одоо соёлыг илэрхийлнэ. Баримт бичгийн эмгцэгц бүрэн бүтэн аюулгүй байдлыг бол одоо бүх албан хаагчид хангаж явах ёстой. За хөтөлбөрийн нэрийн жагсаалтын дагуу баримт бичгийг төрөлжүүлж, ангилж, хадгалж явах ёстой. За баримт бичиг хянан шийдвэрлэхэд холбогдох хууль журам заасан хугацааг бол хугацааг баримталж явах ёстой. Одоо хамгийн наазах нь албан бичгийн хугацаа бол одоо хуулиар заасан хугацаатай учраас бидний одоо албан хаагчдын шийдвэрлэх асуудал дээр бол одоо хуулийн хугацаанд баримтаа шийдвэрлэх бол үүрэг ороод ирж байгаа шүү дээ. Одоо энэ бол наазахын өдөр тутмын хэрэг. Гэхдээ одоо энэ баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, хадгалах, хамгаалахад бол одоо бүгд оролцоотой гэсэн үг ээ. За албан ажил үүрэгтэй холбогдсон баримт бичиг мэдээллийнхаа нууцлалыг бол тодорхой хэмжээгээр хадгалах ёстой. За баримт бичиг гэдэг бол тодорхой мэдээллийг агуулж байгаа учраас бол одоо энэ
хүн болгонд нээлттэй юм уу хамаатай хамаагүй хүнд бол одоо ярьж явдаг асуудал биш. Тэгэхээр одоо энэ төрийн албан агчдад бүгдэд бол одоо үүрэг байдаг. За баримтчгийг байгууллагын архивт бол бүрэн бүрдэлтэйгээр шилжүүлэх үүргийг бол хүлээн. За энэ нь бол одоо хуулийн хугацаагаар тодорхой хэмжээгээр дүрм журмаар заагаад өгсөн. Бүгдээрээ бүх төрийн байгууллагууд бол нэгдсэн нэг ойлголттой байгаа. За албан эрх хөтлөлтийн шатанд бол одоо баримтыг байгуулгын үйл ажиллагааг бүрэн бүрдүүлэхэд энэ хөтлөхэргийн нэрийн жагсаалт гэдэг нь бол одоо гол амин сүнсээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ хөтлөхэргийн нэрийн жагсаалтаа зөв боловсруулаад баталсан бол бүх шатандаа ямар ч асуудалгүй энэнийхээ дагуу баримтаа бүрдүүлээл явчихна. За байгуулгын үйл ажиллагааг одоо баримтжуулахад бол одоо дараах шаардлагыг хангаж ажиллана. За удирдлагын шийдвэр ажил хэргийн явцыг тухай бүрдэнд баримтжуулна. За баримтчгийн албан ёсны хүчинтэй байдлыг хангах, стандартын дагуу баримтчгийн бүрдэл бүрэн байх, баримтчгийн мэдээллийг их сурвалж хуулийн хүчинтэй байх шаардлагад одоо нийцүүлэн зохиож хөтлөх гэдэг ийм шаардлагууд тавигдана. За байгууллага үндсэн чиг үүрэг болон салбарын онцлог үйл ажиллагаанаас гадна дараах үйл ажиллагааг албан ёсоор баримтжуулах ёстой гэд хуульчилсан байж байгаа. За нэг юм дутагдaltaй тал бол байдаг штэ. Хөтлөхэргийн нэрийн жагсаалтад ороогүй юм чинь энэ баримтыг заавал үүсгэж яад ингэж одоо ийм хандлага байдаг. Энэ бол үгүй ээ. Энэ бол одоо хуулиар бол одоо тэр альва байгууллага ямар үйл ажиллагаа явуулахаас үл хамааран бол заашгүй ийм агуулгатай баримтуудыг бол одоо үүсгэж бий болгож одоо архивт тодорхой хугацаанд нь шилжүүлж явах үүрэгтэй байж байгаа. За хүн амын эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд холбогдох нийтийн эрх ашигыг хүндсэн захиргааны альва шийдвэр мэдээлэл гэсэн агуулга хөндөгдөж байгаа баримтууд байна. За төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа судалгаа, шинжилгээ, альва төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны баримтууд байна. За хяналт шалгалт, аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний баримтууд байна. За гадаад харилцаа хамтын ажиллагаа, за мөн одоо татвар санхүү, хүний нөөцтэй холбоотой баримтууд байна. Албан эрх хөтлөлтийн аль шатндаа баримтчгийг одоо их хувийг одоо ямар нэгэн байдлаар шатны нягтлан шалгалт хийгдэхгүйгээр одоо за дээрэс нь одоо баримтчгийн боловсруулад байгуулгын архивд хадгалаад за эндээс одоо нөгөө баримт нягтлан шалгах арга зүйн комиссийн зөвшөөрлгүйгээр устгахыг бол хориглосон залттай. За энэ баримт нягтлан шалгах арга зүйн комисс гэдэг бол одоо холбогдох энэ 37 төрлийн архивын дэргэд ажилладаг гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. За анхан шатнаасаа байгууллага баримтыг үүсгээд ямар нэгэн байдлаар хэн нэгний дураараа бол устгахгүй гэдгийг бол энэ хуулиар заагаад өгсөн. Тэгэхээр шатны комисс нь ажиллана. Байгууллагын дэргэдэх баримт нягтлан шалгах комисс ажиллана. За цаашаа төрийн архивын дэргэдэх арга зүйн комисс нягталж одоо энэ шийдвэр гарч иж энэ устгалын баримт устгах ажил бол хийгддэг гэж бол ойлгоно. За байгуулгын архив гэж юу юм бэ гэхлээр ер нь хуулийн этгээдийн үйл ажиллагаанд одоо үүсгэжсэн архивын баримтын бүрдүүлэлт, бүртгэл, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын нэгжийг хэлнэ гэж одоо хуулийн нэр томьёогоор томьёолсон байж байгаа. За тэгэхээр одоо энэ бол архив гэхлээр байгуулгын архив гэхлээр одоо байшингийн буланд нэг өрөөнд дотор баримтыг одоо аваачаад тавьдаг газар гэж бол ойлгож болохгүй. Энэ бүх процессын ажлууд бол одоо тодорхой зохион байгуулалтын нэгжтэр бол хийгддэг учраас одоо энэ ажилбаруудыг бүгдийг хийдэг гэж бол ойлгоно. За байгуулгын архив тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулаад архивын баримтыг анхан шатанд нь бүрдүүлж за архив албан эрх хөтлөлтийн тухай хуулийн заасан хугацаагаар бол одоо түр хадгална. За энэ түр хадгалах гэдэг ойлголт ямар ойлголт вэ гэхлээр байнга хадгалах хугацаатай хизээш устдахгүй баримтыг одоо архив албан эрх хөтлөлтийн тухай хуулийн 27 дахь хэсэг заасны дагуу хариалах төр архивтаа баримтаа шилжүүлнэ. За түр хадгалах хугацаатай баримтаа тодорхой хугацаанд нь хадгалж агаад за ингээд шатны комиссорон бүртгэл жагсаалтуудаа оруулаад ингээд устгадаг байгаа. Эсвэл тэндээсээ тодорхой хугацаанд үүргийн гүйцэтгээд баримтын үн цэний ач холбогдлыг харгалзаж үзээд бол хугацааг нь уртасгах хадгалах ийм нөхцөл байж байгаа. За үүнийг одоо түр хадгалах гэж ойлгоод байгаа юм. Бусдаар бол одоо байгууллага дээр бүгдийг төр байлгаж байгаа юм уу? Эсвэл одоо төрийн архив руу шилжүүлчихэд бусдыг устгах чинь гэсэн ойлголттой байхгүй. Тэгэхээр бол ерөөсөн үндсэн ажил нь бол одоо тодорхой хэмжээнд хугацаатай хадгалж байна л гэж ойлгоно. За байгууллагын архив бол дараах үндсэн чиглэлийг бол мэдээж хэрэгжүүлдэг. За албан эрх хөтлөлтийн явцад үүссэн тэр хавцтай баримтуудыг зохион байгуулалтын нэгж ажилтнаас бүрэн бүрдэлтэйгээр журмын дагуу үдэж хавцлаад тэр хадгаламжийг нэгж бүрдүүлэх одоо журмаар заасан шаардлагууд байгаа. Тэр шаардлагуудыг бүрэн бүрдэлтэйгээр ажилтан өөрөө үдээд хавцлаад өгөх ийм үүрэгтэй байж байгаа. Энийг бол одоо журмаар зохицуулсан. За тэгээ энэ ажилтны маань үүсгэж байгаа баримт өөрөө цаашаа ялангуяа байнга хадгалах
хугацаатай баримт бол хэдэн зуун мянган жилээр ингээд төрийн архивд хадгалагдаад түүхий их сурвалж болоод улс орны одоо түүхий үндсэн одоо анхдагч их сурвалжийг одоо тухайн ажилтан өөрөө эхнээс нь эцсийн хүртэл одоо үүсгэж байна гэдэгт бол ач холбогдол өрчүүлэх анхааралтай, хариуцлагатай ажиллах шаардлагатай. Бусдаар бол одоо байгууллагын архивын ажилт юм уу тэрний архивын үүрэг хүлээснийг нэгжийн даргын нэгжийн ажлыг хийж байна гэж ойлгож хандаж ерөөсөн болохгүй. Тэгэхээр энийг бол одоо энэ бол хамгийн гол ач холбогдол энд оршиж байгаа шүү. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний үүсгэж бий болгож байгаа баримт бол цаашаа хизээч устгахгүйгээр түүхийн их сурвалж болоод хадгалахад бол таны баталгаажуулсан гар үсгээс эхлээд одоо энэ баримтыг үдэж хавцалсан тэр чигээрээ л хадгалагдах ийм шаардлагыг хангаж явах хэрэгтэй. Харамсалтай нь ийм шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас бол одоо шат чатан тухайн баримтанд одоо задаргаа орж үдэж хавцлахаас эхлээд баримтын агуулга ач холбогдлоор дараалуулж үдгээс эхлээд эднэргээд ийм техник шинжтэй боловчийг агуулгын ийм том асуудлууд ажлууд бол хийгддэг юм аа. За архивын баримтанд нягтлан шалгалт хийх гэдэг бол ерөөсөн тэр тухайн баримт өөрөө ямар агуулга юуг илэрхийлж байна гэдгээс хамаарат тэр баримтны үнцийн ач холбогдлыг бол тодорхойлж яадаг. Одоо эмчээр бол одоо эмчийн үзлэг хийгдэж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энэ баримтыг нягтлан шалгах гэдэг бол зүгээр нэг үгөөш энэ баримтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж тэр баримтыг тэр шинжилгааны талаасаа үүсгэсэн тэр их сурвалжийн агуулга ач холбогдол талаас нь одоо тодорхойлж хадгалах хугацаа насжилтыг тогтоож байна гэж ойлгоно. За архивын баримтыг эмхэлж зэгцэлж ангилан төрөлжүүлэх нь мэдээж одоо техник шинжтэй ажиллаж гэлээ гэсэн ангиллахтаа бол агуулга ач холбогдлоор нь ангилна. За баримтыг тодорхой холбогдох журам стандартын дагуу хадгалж хамгаална. За энд бол одоо тодорхой стандартуудыг бол мөрддөг бол одоо бүгдээрээ мэдж байгаа. За архивын баримтанд тоо хүртэл хөтлөх, тоолго явуулах ажил байж байгаа. Тэгэхээр энийг хэдэн энэ хэдэн хавцастай баримт байна уу? Энэ эсвэл хэдэн хуудастай байна уу гэдгээсээ илүү энэ бол одоо архив зүйн дагуу хийгддэг тодорхой ажлууд. За тоо хүртэл бол одоо улсын хэмжээнд нэгдсэн тоо хүртэлийн сан хөтлөгдөж явдаг. За энэ архив аль бие хөтөлтийн хариуцсан захиргааны байгууллага дээр буюу одоо архив ерхий газар дээр улсын нэгдсэн тоо хүртэл хөтлөгдөөд энэ улсын хэмжээнд энэ үндэсний архивын сан бүргийн бүртгэл хэдийн хэмжээ ямар их тоо хэмжээтэй хэдэн одоо байнга хадгалах хугацаатай ямар нь устгалд орж байна ямар нь одоо хугацаа уртсаж байна гэдэг ийм тоо хэмжээнүүд харагдаад явж байгаа хэвээр. За энэ тоо хүртгэлийг бол анх шатны байгууллагуудаас харьяалах төрийн архивдан хуулийн заасан хугацаанд төргүүлнэ. За 12 сарын он бол жил болгоны одоо 12 сарын 1-ээр тасалбар болгоод 12 сарын 15-ны дотор албан бичгээр одоо маягтын дагуу тоо хүртгэлээ хөтлөөд харьяалах төрийн архивда хүргэх үүрэгтэй байж байгаа. За энэ бол одоо бас нэг тийм хангалттай хэрэгжихгүй байгаа харагддаг. Яагаад гэвэл одоо тухайн байгууллагууд сануулгах юм уу тухайн төрийн архиваас заавал нэг албан бичиг өгсөний хүчин дээр нэг тодорхой хугацаанд нэг 3-4 сарын дараа ийм нэг хариу ирдэг нэг иймэрхүү нэг хандлага байгаа. Тэгэхээр энэ бол одоо зөрчил мөн шүү. Цаашид бол одоо энэ улсын үзлэгээр авах арга хэмжээнүүд дээр одоо иймэрхүү асуудлууд дээр бол зөрчил хариуцах бүрэн одоо ийм нөхцөл байдал нь үүссэн байгаа гэж бол ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо нэгдсэн системээр бол харьяалах төрийн архивууд нь тоо баримтаа аваад архив ерхий газрын улсын нэгдсэн тоо хүртгэл рүү хөргүүлж ингээд үүсэт явдаг ийм тогтолцоотой байж байгаа энэ тоо хүртгэл гэдэг бол за архивын баримтыг мэдээж цахим хэлбэр шилжүүлж цахим мэдээллийн санг бол үүсгэж явнаа. За одоо энэ ажил маань бол одоо өнөөдрийн бидний нийгэмд бол одоо хамгийн их ач холбогдолтой хамгийн их одоо хийх нэн тэргүүний шаардлага маань болцсон явж байгаа. За архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн хуулийн этгээдийн өсөлтөөр ашиглуулах, архивын баримтаас лавлгаа хуулбар олгох ажил бол бас нэг ажил нь байж байгаа. За энэ бол одоо байгууллага дээр энэ явагдаж идэг, төрийн архив дээр энэ явагдаж идэг. За төрийн архивд шилжүүлэх баримт бичигт бол эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, данс хүртгэл хөтлөх, устгах ажлууд бол одоо хийгдэн баримт шилжүүлэхийн өмнө. За энэ нь бол одоо анхан шатнаасаа баримтаа хэрхэн зөв бүрдүүлснээс байгууллагын үйл ажиллагаа энэ асуудалтай байх уу, асуудалгүй байх уу гэдэг бол шийдэгдэж явна. За архивын баримтыг харьяалах төрийн архивтан бол одоо шилжүүлнэ хуулийн заасан хугацаатай. За тэгэхээр хуулинд хамгийн доотлолын хугацаанд байнга хадгалах баримтыг өөр дээр 8 жил хадгалж байгаа. За дээдлэл нь бол байгууллага 30 жил хадгалж байгаа. Тэгэхээр байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны цар хүрээ эрх хэмжээнээс хамаарат ийм харилцаа адилгүй хугацаанууд бол байгаа. Тэгэхээр энэ хүртэл бол байнга хадгалах хугацаатай баримтаа хадгалж байгаа төрийн архив руу баримтаа шилжүүлдэг ийм зохицуулттай. За зохион байгуулалтын нэгж ажилтан архивын баримт бичиг бүрдүүлэх талаар бол зөвлөгөө туслалцаа бол үзүүлэх байж байгаа архив бичгэрийн ажилтан маань ялангуяа. За тэгэхээр
Байгууллага дээр хэн туслах вэ гэхлээр хариалах төр архив арга зүгээр хангах үүрэгтэй байгууллагын дэргэдэх нэгтлэн шалгах комисс дээр. За байгууллагын архивт баримт хүлээж авах, бүртгэх, нэгтлэн шалгалт хийх, тоо бүртгэл хөтлөх, тоолго явуулах, хадгалах, хамгаалах, ашиглуулах, эрдэм шинжилгээ, техник боловсруулалтыг данс бүртгэл хөтлөх, устгах үйл ажиллагааг бол журмаар зохицуулна гэд энэ бүх процессын ажлууд бол архив ажилтан хийдэг гэсэн үг. Тэгэхээр архив ажилтны бол одоо нэг хэдэн баримт тавцтай баримтууд авчаал энийг бүртгэсэн болчоод сууж ийн гэдэг харах үнцэг бол бас өөр шүү. Тэгэхээр одоо тэр тухайн хүнд одоо ажиллах нөхцөл боломж нь байх юм бол энэ процессын бүх ажлууд хийгдэж яадаг. Хүний нүдэнд харагдаж гарт баригдахгүй учраас бол одоо нэг юм архив бичгэргээ ажилтан бол нэг юм тодорхой нэг хэдэн баримт явуулсан бичиг хариуцаа сууж идэг хүн гэдгээр хардаг. Эсвэл одоо нэг хэдэн нэгжүүдээс нэг оны ихэнд 3 сар дотор багтаагаал нэг хэдэн баримт авчаал тэрийг бүртгэж сууж ийн гэж хардаг. Тэгэхээр энэ болгоны нэгтлах, бүртгэх, тоолго явуулах, хадгалах, хамгаалах, ашиглуулах энэ бүх ажил бол одоо энэ хууль журмын дагуу бол хийгдэж яадаг архив ажилтанд. Тэгэхээр яа харахгүй бол одоо ийм авсарч явах ажил боломжтой ажил гэж бол үзэх боломжгүй юм аа. За байгууллага архивын орон тооны ажилтнтай байх өгөөд байгууллагын үйл ажиллагааг цар хүрээ, тухайн байгууллагын чиг үүрэг, за архивт хадгалж байгаа баримтын тоо хэмжээнээс харгалзаад жишг нормативыг үндэслээд байгууллагын архивын орон тоог бол тогтоох шаардлагатай байдаг. За үүнийг бас хуулиар тодорхой зааж өгсөн. Заавал байгууллага болгон ганц ажилтнтай байна гэсэн үг биш. Тодорхой хэмжээгээр баримт маань ямар хэмжээтэй үүсэж байна, тухайн байгууллагын өрөө ямар үйл ажиллагаа явуулж байна гэдгээс хамаарат одоо хэдэн ч ажилтнтай байх юм архив нээлттэй гэсэн үг шүү. За байгууллагын архивын талаар тухайн байгууллагын удирдлага хүлээх үүрэг нь бол мэдээж одоо хуулиар архив хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, за түүнийг давтаж сургах, мэрэгшүүлэх, за архив аль бие хөтөлтийн мэдлэгийг олох гэд бол ганцхан тэр архив хариуцсан юм уу, аль бие хөтөлтөд хариуцсан, эсвэл тэрнийг хариуцсан нэгжийн ажилтнууд гэхээсээ илүүтэй энэ бол бүх албан агчдыг архив аль бие хөтөлтийн мэдлэг олгох, давтаж сургахад бол одоо чиглэгдэж байгаа. За архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, за энэ мэдээллийн сан үүсгэх нөхцөл бололцоог бол одоо бүрдүүлэх шаардлагатай. За архивт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, програм хангамжийг нь шийдвэрлэх, за мөн одоо мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. За архивын баримтыг зориултын байр тавир шүүгэнд холбогдох журам стандартын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлэх. За архивын баримтыг баримтын их хувьд нь ямар нэгэн одоо тэр үүсэж бий болоод баталгаажснаас хойш альваац сур өөрчлөлт хөдөлгөөн оруулахгүй байхад одоо хяналт тавих үүрэгтэй. За архивын баримтыг зохиох журмын дагуу устгах, хариалах төрийн архивт байнгын хадгалтанд шилжүүлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулах, холбогдох зардлыг одоо тухайн байгууллагын гарах зардлыг хариуцахыг бол одоо байгууллагын удирдлага хүлээж байгаа. За байгууллагын баримт нэгтлэн шалгах комиссийг байгуулж ажиллуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих. За байгууллагын дэргэдэх баримт нэгтлэн шалгах комиссийн үйл ажиллагаа бол тасралтгүй байнга идэвхтэй. Дээрэс нь энэ комиссийг бүрдүүлэхдээ ач холбогдол өгөх ёстой. За тэгэхгүй бол одоо нэг тодорхой хэдэн нэгжийн юм уу нэг архив бичгэргээ ажилтны үүрэг юм шиг эсвэл одоо нэг санхүү хамааралтай гэл нэг ганц санхүүгийн хүн л оруулаад нэг 3-4 хүнийг бүрэлдэхүүнтэй комисс байгуулждаг. Энэ баримтыг нэгтлэн шалгахад тухайн байгууллага өөрөө ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгээс хамаарат тэр баримтын агуулга ач холбогдлыг маш сайн мэддэг мэрэгсэн мэрэгчлэтнүүд байх шаардлагатай л гэж үзэх гээд байгаа юм бол. Тэгэхээр энэ баримт нэгтлэн шалгах комисс дээр бол одоо хамгийн туршлагатай, хамгийн тэр салбарын онцлогийг мэдж байдаг, нэгтгэж байдаг тийм үүрэг эрх бүхий албан шаалтнууд бол оролцох шаардлагатай гэж бол үзнэ. За жил бүрийн сургалтын хөтөлбөрт бол архив аль бие хөтөлтийн асуудлыг тусган ажилтныг одоо сургалтанд хамруулж явах шаардлагатай. Архивын баримтын хадгалт хамгаалтын байдалд нь одоо хяналт тавьж явах юм үүрэгтэй байгаа байгууллагын удирдлага. За байгууллагын баримт нэгтлэн шалгах комисс бол одоо хуулиар эрх үүрэг олгогдсон ийм чиг үүрэгтэй комисс байж байгаа. За архивын баримтын үн цэнийг бол нэгтлэн шалгана. За баримтын тодорхой одоо үүссэн баримтчгийн одоо хадгалах хугацаа гавал үлгэрчилсэн жагсаалтад нийцүүлээд одоо үндслэн тодорхойлно. За энэ баримтаа харж байгаад одоо тэр жагсаалтад энэ баримт нь нэр нь орсон юм уу, ороогүй юм уу? Энээс хамаарат энэ 4 жил байх юм байна, юм байна гэх бол нэг хэрэг. Энэ доторх баримт юу өгүүлж байна вэ гэдгийг харж задалж ойлгож хадгалах хугацаагаа насжилтын тогтоох нь бол одоо нэг хэрэг юм аа. Тийм учраас бол одоо энэ тухайн баримт өөрөө юу өгүүлж байгаагаас хамаарат тэр хэмжээний мэдлэг, чадвар, ур чадвар, за туршлага шаарддаг гэж бол ойлгоно. За төрийн архивт шилжүүлэх баримтыг бас сонгоно комисс. За энэ нь бол одоо мэдээж нийтлэг үлгэрчилсэн жагсаалт дээр байнга хадгалах хугацаагаар авсан баримтуудыг сонгож байгаа ч гэсэн төр хадгалах хугацаанаас байнгын хадгалтанд бол баримтыг сонгох эрх нь бол энэ комисс дээр байж байгаа.
За хөтөлбөрийн нэрийн жагсаалтыг бол одоо жил болгон хянаж хэлцэж батлана. За байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэж байгаа тухайн жилдээ энэ байгууллага юу хийх, ямар үйл ажиллагаа явуулах, үүнийг яаж баримтжуулж авч үлдэх вэ гэдг нь бол одоо энэ хөтөлбөрийн нэрийн жагсаалт дээр орж ирнэ. За хөтөлбөрийн нэрийн жагсаалтаа хийхдээ одоо байгууллага болгоны нийтлэг нэг дутагдaltaй тал бол зөвхөн цаасан дээр үүсэж байгаа баримтаар эсвэл зөвхөн стандартаар тогтоосон баримтаар авчиад жагсаалтаа үлдээд байдаг. Гэтэл тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа цар хүрээ маш өргөн. За үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцан адилгүй. За энэ дээр үүсэж байгаа баримт нь цаасаар хязгаарлагдахгүй байгаа шүү дээ. Дүрсвчлэгээр үүсэж байгаа, гэрэл зургаар үүсэж байгаа, дуу аваагаар үүсэж байгаа. Ялангуяа хурлын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол энэ хурлын дүрсвчлэг дуу авааны баримтуудыг бол одоо бас төвлөрүүлж хадгалах. За олон нийтийн чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. За байгууллага болгон олон нийтэд үйл ажиллагаагаас сурталчилж байгаа одоо орчин цагт ялангуяа баримт бол зөвхөн цаасаар илэрхийлэгдэх юм байсан. Тэгэхээр энэ дээр одоо гэрэл зургаар илэрхийлэгдэж байгаа, гэрэл зургаар үүсгэж байгаа баримтууд, дүрс хүчлэгээр үүсгэж байгаа баримтууд, дуу аваагаар үүсгэж байгаа баримтууд бол ялгаагүй энэ цаасан суртаа баримтны адил үүсгэнэ гэж бол ойлгож энэ хөтөлбөрийн нэрийн жагсаалтуудад заавал оруулж явах шаардлагатай гэсэн үг. За тэгээ баримтчгийн хөтлөлт бүрдүүлэлтэнд бол одоо үзлэг хийн. За тэгээд тэр үзлэгээ бол заавар журамдаа нийцүүлээд одоо ёстой нөгөө хариуцсан мэрэгсэн ажилтан, архив ажилтан, аль бэр хөтөлтэй ажилтны оролцоотойгоор бол одоо энэ батлагдаад ингээд явнаа. За архивын баримтын хадгалт ашиглалтын байдалд одоо очруулах онцгой нөхцөл үүсэж болзошгүй буюу үүссэн тохиолдолд холбогдох төрийн захиргааны байгууллагад одоо мэдэгдэх зохиох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь бол одоо энэ комиссийн үүрэг гэж байгаа. За байгууллагын баримт нэхлэн шалгах комисс архивын баримттай холбогдох маргаантай асуудлаар хариалах төрийн архивын баримт нэхлэн шалгах арга зүйн комиссд хандаж мэрэгжил арга зүйн туслалцаа зөвлөгөө дэмжлэг бол авчруулах ийм зохицуулттай. За ингээд ер нь бол одоо би бол нэг тодорхой нэг өчүүхэн жоохон хэсгийг л өнөөдөр хөндөж ярьж байгаа. Тэгэхээр архивын үйл ажиллагаа, аль дээр хөтөлбөрийн үйл ажиллагаа явуулах бол одоо энэ өчнөө цаг минут, өчнөө хугацаагаар яригдах одоо дуусахгүй ажил. Тэгэхээр ер нь өнөөдөр би ингээд ярьсан сэдвийнхээ хүрээнд бид нар нэг л тодорхой ойлголтуудыг базаж ойлгуулахад бол ерөөсөн байгууллага болгон энэ хөтөлбөрийн нэрийн жагсаалтыг боловсруулахдаа хүн болгоны оролцоо чухал. Тэнд саналаа өгч баталж тэр баримт ямар хугацаатай байх вэ гэдгийг бол одоо анхан шатанд тэр баримтыг үүсгэж байгаа хүнээс эхлээл одоо баримтыг үүсгэж байгаа хүний санал маш чухал шүү. Тэр баримтыг үүсгэж байгаа хүн бол одоо тодорхой хэмжээгээр одоо тэр үүсгэж байгаа үйл ажиллагааг баримтжуулж байгаагаараа мэрэгсэн тэр хүнээс өөр мэдэх юм байхгүй штэ. Тэр албан тушаалтан байна уу, мэрэгчлэлтэн байна уу, нэгж байна уу. Тэгэхээр тэр нэгжийн санал, албан тушаалтны санал, албан хаагчийн санал бол чухал. Тэгэхээр ялангуяа мэрэгсэн албан хаагчийн тэр баримтаан ямар хэмжээнд үйлчлэх, цаашаа энэ ямар үнцэнтэй байх, хэдэн жил хадгалах гэдгийг бол нийтлэг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт бол за аргаа ядахад доотлол нь энэ хугацаагаар л хадгалаарай гэдэм л зааж өгöd байгаа болохоос тэрний тэр байнгын байна уу, төрн байна уу гэдгийг бол одоо нийтлэг үжээгээр бол тогтоох боломжгүй. За тэгэхээр цаашид бол түр хадгалах хугацаа гэдэг юмнасаа байнга руу баримт бол шилжих боломжтой гэдгийг ойлгоод энэ хөтөлбөрийн нэрийн жагсаалттай анхан шатны саналууд бол маш сайн тусгагдаж батлагдах ёстой. За стандартын шаардлага хангасан бүрдэлтэй хууль ёсны хүчинтэй баримтыг боловсруулж үүсгэж байх шаардлагатай. За ингээд бид нар өнөөдөр үйл ажиллагааны явцад үүсээд төрийн архив руу баримт орж ирэх болохоор асуудал үүсдэгэ. Яадгүй гэхээр одоо батлаг бүрдлээ стандартын дагуу хийлээ ч гэсэн одоо нөгөөх нь эсвэл удирдлагын гарын үсэг байлаа гэхэд 5 он байдгүй. За эсвэл одоо тэр стандартаар тогтоосон аль биесны хүчинтэй байхад тэр 23 бүрдэл байж байгаа. Тэр 23 бүрдлээс энэ би өнөөдөр ямар баримт үүсгэж байгаа вэ? Төлөвлөгөө осруулж байгаа юу? Тайлан хийж байгаа юу? Энэ тайлангаар одоо энэ стандартаар тогтоосон хэдэн бүрдэл байх ёстой гэдгийг бол заагаад өгчдөг. За тайлан бол өөрөө бас маш олон төрөлтэй. Тэгэхээр зөвхөн одоо нэг байгууллага үйл ажиллагааны тайлангаар бол хязгаарлагдахгүй. Тэр баримт нь өөрөө тухайн салбарын үйл ажиллагааны явцад үүсгэж байгаа баримтаасаа хамаарат, баримтын доторх агуулгаасаа хамаарат, аль төрөлд нь хамаарч байна уу гэдгээсээ хамаарат хадгалах хугацаа бол ингээд тогтоогддог. Тэгэхээр баримтчгийн хадгалах хугацааг бол оновчтой тогтоох шаардлагатай гэдэг ийм асуудал байж байгаа. Тэгэхээр энийг бол одоо анхан шатнаасаа баримтыг үүсгэхээс л одоо энэ хадгалах хугацааг бол тогтоож болно. За байгууллагын архив руу баримтыг бүрэн шилжүүлэх шаардлагатай. За тэгэхээр энэ бол хөтөлбөрийн нэрийн жагсаалт тухайн байгууллага хэр сайн боловсруулж баталж байна. Эхнээсээ төгсгөл нь хүртэл тэр байгууллагын баримтжуулалт бүрэн бүрдэлтэй шилжиж орж ирдэг.
За үндэсний архивын самрагт бүх төрлийг байн хадгалах хугацаа баримтыг бүрэн бүрэлдэхүүнтэй шилжүүлж хуулийн хугацаанд тасралтгүй нөхөн байжуулалт их шаардлагатай. За тэгэхээр хуулийн заасан хугацаагаар бол одоо тухайн байгууллага өөрийнх нь эрх үүрэг хэмжээнээс хамаарат хуулийн дээр өөр дээрээ хэдэн жил хадгалах хугацаатайгаа тэрнээсээ хойшоо төр архивын самрагт нөхөн байжуулалт хийхдээ одоо байн хадгалах хугацаатай баримтаар тасралтгүй байжуулалт хийх гээд. За тодорхой хугацаанд хадгалж агаад байгууллагаасаа төр архив руу нөхөн байжуулалт хийхдээ асуудлууд үүсдэг. Нөгөө баримтын дутуу, үйл ажиллагааны баримтжуулалтын дутуу. За одоо тэгээд төр архив руу хэлцэхдээ шат чатны комиссар хэлцэхэд бол юг харгалзаж үздэггүйгээр тухайн байгууллагуудын тайланг авч үздэг. Хөтөлбөрийн жил болгоны хөтөлбөрийн нэрийн жагсаалтыг авч үздэг. Энэ дээрээ хэдэн жил гэж орж ирсэн. Энэ баримтандаа ямар хугацаагаар авсан. За энэ байгууллага өөрөө энэ үйл ажиллагааныхаа явцад юу хийсэн байгуулгын. За дээрэс нь нөгөө салбарын хуулиудыг авч үздэг. Энэ хуулиар энэ байгууллага ямар үүрэгтэй, ямар зөвлөл комисс ажлуудаад байгаа юм, ямар эрх үүрэгтэй. За тэрний баримтжуулалт хаана вэ нэ гэхлээр нөгөө баримтжуулалт дутуу орж ирдэг. Яадгүй гэхлээр хариуцсан ажлын хэсэг, хариуцсан комисс зөвлөлүүд жишээлбэл штэ. Тэд нар нь одоо өөрснөө хадгалж байгаа ажилтны гар дээр байж байдаг. За эсвэл одоо татан богдаа салаа нийлээд явчихлаараа нөгөөдүүлэн үлдээсэн ч байдаг. Эсвэл одоо аваа явцсан гэдэг. За эсвэл тэр зөвлөл комисс нь өөрөө гадны ингээд комиссийн даргатай байсан, гадны нарийн бичгтэй байсан учраас тэр л хүн мэдж байгаа гэхэд ингээд нөгөө байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй юм шиг хайчдаг. Тухайн байгууллага дээр өөр дээр нь хуулиар хүлээсэн үргээр хамаарчлага бол энэ баримтуудын хойноос хөөцөлдөж байх ёстой. Энэ баримтуудыг бүрдүүлж авч явах ёстой. За үүгээрээ бол одоо энэ үндэсний архивын самургийг бүрэн бүртэлтэй баримт бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзээд байгаа юм. Тэгэхээр энэ баримтуудыг бүрдүүлж авсан эцсийн ач холбогдол нь бол одоо бид нар өнөөдрийн 50 жил доторх хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдохгүй 500 хэдэн зуун мянган жилээр илэрхийлэгдэж их сурвалж болж үлддэг юм аа. Тийм учраас өнөөдрийн бидний үүсгэж байгаа баримт бол одоо тодорхой хугацаанд хууль ёсны нотлогоо баталгаа болгох одоо ийм хууль ёсны баталгаа олох үүднээсээ бид нар хараад идэг. Гэтэл цаашаа одоо 50 жилээр цааш гэж үзэхгүй л дээ. Ер нь бол одоо ингээд 30 жилээс цааш бол байгууллага болгон түүхэн бичгээл орж ирж байгаа штэ. За тэгэл 30 жилээ 50 жилээ одоо хамгийн наазах нь 10 жилээ ой гэлээ явахад нөгөө байгууллагынхаа түүхийг үүсгэх гээд одоо мэддэг хүн алга энэ баримтаа үзье архивчилжүүлсэн баримтаа үзье гэд ирэхэд одоо нөгөө баримт нь байхгүй бол тэгэл тэр байгууллагын түүх байхгүй болж хувирдаг. За тэгээ хэний амаар түүхэн бичиж үлдээх вэ гэхлээр одоо тодорхой хэмжээнд тухайн байгууллагад ажиллаж байсан ахмад настнууд байж болно. За эсвэл тэрийг мэдж байгаа их сурвалжаас баримтан амаар одоо үүсгэж болгож бичих шаардлага гарч ийн гэсэн үг. Одоо нөгөө түүхэн баталгаатай их сурвалж нь байхгүй болчихлоор яг хөө түүхэн шинжилх ухаанд бол мэдээж бичгийн их сурвалж, эдүүлгийн их сурвалж, за эдгээр нь байхгүй бол нөхөх зорилгоор аман сурвалжийг бол ашигладаг. Тэгэхээр энэ сурвалжин дээр архивын баримт гэдэг дээр бол одоо бид нар зөвхөн цаасан дээр үлдсэн энийг стандартаар тавсан хэдэн баримтаар бол хязгаарлагдахгүй. Эдүүлгийн сурвалжич хамаарна, бичгийн сурвалжич хамаарна. За одоо тэр баримтынхаа төрлөөсөө хамаарат, онцлогоосоо хамаарат, юун дээр үйлдснээсээ үл хамаарат тэр ямар нэгэн мэдээлэл агуулж байгаа бол түүнийг баримт гэж үзэж байгаа учраас бол ерөөсөө бүх төрлийн баримт гэж авч үзээд байгаа үнцэн нь үүнд оршиж байгаамаа гэдгийг бол хэлье. За тэгэхээр бидний бүр хамгийн том амбиц хамгийн өнөөдрийн цаг хугацаанд энэ 21-р зуунд бид нарт амьдрах ажиллаж байгаа их сурвалж үлдэх дараагийн зуунд одоо хурж очих зүйл бол одоо өнөөдрийн бидний үүсгэж байгаа баримтын соёл үлдэж байгаа. Тэгэхээр үгсгийн алдаатай бичээд байх уу? Эсвэл одоо энийг дутуу бүрдүүлж авчаад өгөхгүй байх уу гэдэг нь бол одоо энэ түүхэн цаг хугацааг гэрчилж үлддэг зүйл бидний өмнөөс ярьж үлддэг юм бол энэ сурвалж болж үлддэг юм бол өнөөдрийн бидний үүсгэж байгаа баримт учраас үүнд бол одоо ач холбогдол хүн болгон өгч явах хэрэгтэй. Энэ баримтчгийг боловсруулахаас цэг тасаллаасаа эхлээд ач холбогдол үүсгэж өгч явах хэрэгтэй. За одоо өнөөдөр бид нар практик дээр яадгүйг л 400 жилийн өмнө үүссэн баримт одоо өнөөдөр үндэсний төр архивын самрагт хадгалагдаж шүү дээ. Тэр үед бол одоо техник технологи хөгжөөгүй бээр бэхэр бичсэн тэр гараар бичсэн сурвалжийг хараад ямар гайхамшигтай юм бэ? Энэ бол одоо өстө үнэхээр төгс юм аа гэл одоо бишрээ сууж идэг штэ. Гэтэл одоо өнөөдрийн үүсгэж байгаа баримт бол одоо магадгүй тэр технологийн дэвшлээ ашиглана уу, буцаад биерээр бичдэг болно уу, эсвэл компьютер дээр бичдэг байна уу, ямар арга хэлбэр үйлдэж үүсгэхээс үл хамааран 100 жилийн дараа бидний үүсгэж байгаа баримтууд үнцэнтэй байгаасай л гэж бодох юм бол одоо үүнд ач холбогдол өгч одоо үүсгэх шаардлагатай гэдгийг бол эцэст нь тэмдэглэн хэлье. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За байгууллага баримт бичгээ архивлахдаа цаасан болон цахимаар
хадгалах ёстой болсон үндэслэл ач холбогдлыг тайлбарлаж өгч болох уу? CD архивын цаас цав утас наалт гэх төсөв санхүүгийн асуудал үүсэх юм аа. Мөн хадгаламжийн нэгжийн хуудасны тоог нэмэгдүүлж болох уу гэж. За бид нар энэ асууж байгаа асуултанд хариулахад бол ер нь хууль тогтоомжоор бүгдийн бүх процессыг бол заагаад өгсөн. Бас би ямар үүрэгтэйгч бас сая нэлээд сайн ярьлаа. Тэгэхээр хөтөлбөрийн нэрийн жагсаалтыг хэн боловсруулах вэ гэдэг асуудал бол нэгдүгээрт одоо бүх төрлийн албан агчид маань албан эрх хөтөлбөрийн журмыг сайн унших ёстой. Байгууллагын архивын үйл ажиллагааны журмыг сайн унших ёстой. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 214 дугаар тогтоолоор батлагдсан албан эрх хөтөлбөрийн нийтлэг журам байж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны 10 сарын 1-ээс дагаж мөрдсөн одоо 100 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын архивын үйл ажиллагааны журам байж байгаа. Энэ болгонд тодорхой маш тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр одоо би энд шууд хариулахад бол хөтөлбөрийн нэрийн жагсаалтыг бол нэгдүгээр төрлийн албан агчид маань уншаад ямар үүрэгтэйгээ сайн ойлгож аваарай. За шууд хэлэхэд энэ бол анхан шатндаа ажилтан нэгж дотроо саналаа өгнө. За нэгтгээд хөтөлбөрийн нэрийн жагсаалтаа тухайн хэдэн нэгжтэй байна тэр байгууллага тэр нэгж болгон бол хөтөлбөрийн нэрийн жагсаалтаа архив албан эрх хөтөлбөрт хариуцсан нэгжтэй өгнө. Нэгсэндээ захиргааны нэгжтэй өгнө гэсэн. За захиргааны нэгж дээр бол одоо баримт нэхлээ шалгах комиссийн хуралдаж хэлэлцээд нэгдсэн хөтөлбөрийн нэрийн жагсаалтаа батлаад ингээд мөрдөд тухайн байгууллага одоо тухайн жилдээ үүсэх ямар баримтууд үүсгэж ямар хугацаатай хадгалах вэ гэдэг юмнууд бол маш тодорхой үүсгээд явцдаг гэж хэлнэ. За утас тэр янз бүрийн архивын үйл ажиллагаанд ашиглах тэр хавтас 5% байхгүй байна гэж байгаа бол одоо энэ байгууллагын ажилтан албан агчид нэгжүүд хариуцлагагүй байна гэж хэлнэ. Яг гэвэл одоо төсвийг Монгол улсад одоо төсвийн тухай хуулиараа төсвийн төсөөл гэж өгдөг шүү дээ. 3 жилийн тутам, жил тутам, төсвийн тодтгол хагас жил тутам. Энэндээ маш сайн тусгаж санхүүтэй сайн өгч явах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааны явцад чинь ийм одоо асуудал дээр үүсэх гээд байгаа учраас эсвэл одоо энийг хавцлахад ийм нөөц байгаа учраас эсвэл одоо энэ удаж хавцлахад бидний нөөц ийм байна эсвэл байхгүй байна гэдгээ ийм юмд шаардлагатай учраас төсөв хэрэгтэй гэдгийг бол санхүү хэлтстэй өгөх хэрэгтэй. Нэгж байхгүй байлаа ч гэсэн байгууллага болгоно нэгтламтай байж байгаа шүү дээ санхүүгийн. Тэгэхээр тэр санхүүтэйгээ маш сайн ойлголцож түүндээ төсвийн төсөөлөлтөд саналаа сайн өгч батлуулж явах хэрэгтэй. Төсвийн төсөөлөлтөө өгөхгүй батлуулчаад дараа нь мөнгө нэхэд бол ямар ч нэмэр байхгүй. Тэгэхээр төсвийн төсөөлөлд бол тэр зардлын бичгэргийн зардал гээл одоо зардлын ангил дээр орж ирж байгаа шүү дээ. Тэрэндээ багтдаггүй маа тэрнээсээ давцсан зардал байгаад байт юм бол тэр аль нэг зардлын ангилтаа тэр санхүү өөрийнхөө хүрээндээ одоо шийдээл өгчнө. За тийм асуудлаа шийдэж чадахгүй байгаа санхүү бол одоо бас асуудалтай байна л гэж хэлээ шүү дээ. Тэгээ байгууллагын удирдлагт бол угаасаа төсвийн шийдгийг заагаад өгцөө. За энэ дээр багцлаад асууж байна. Ер нь архивын мэргэжилтний ажилтны урамшуул нэмэгдэл нийгэм баталгааны талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Ер нь саяны цомгтолоор хэдэн архивын мэргэжилтэн цомгтолд орж хасагдсан бэ гэсэн юм багцлсан нэлийн юмнууд яваад байна. Тэрийг та нэг хариулж байна. Яг энэн дээр орон тооны цомгтгол за одоо энэ төсөв санхүүтэй холбоотой асуудалд бол одоо би зүгээр хуулийн дээр зааснаа л ярихаас бол яг чигүүргээр бол би нөгөө хариуцсан ажилтан биш шүү дээ. Одоо нэгдүгээр архив ерхий газар босоо тогтолцоотой биш гэдгийг бас ойлгомоор байгаа юм. Нөгөө салбар хариуцсан гэдгээр архив ерхий газрыг босоо тэнхлэгтэй байгууллага шиг ойлгоод байдаг. Хэвтэ тэнхлэгийн байгууллага зөвхөн арга зүйгээр хангаж ажилладаг. За орон тоо хэд байхыг бол одоо байгууллагын бичгэргийн ажилтан хэд байхыг архивын ажилтан хэд байхыг бол архив ерхий газар бол шийддэг байгаа. Энийг бол тухайн хариуцсан засаг захиргааны нэгжүүд нь болон одоо тухайн байгууллага өөрөө хариуцсан явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр ямар саналаар явж байгаа тэр үгээрээ шийдэж байгаа. Монгол төчгөр яаж байгаа адипти хөдөлгөөр тэрэн дээр нэг чухал асуулт явагдах шиг байна. Монгол төчгөр үлдэж байгаа албан бичиг хэрхэн боловсруулах Монгол төчгийн стандарт дээр тодорхой тусгаагүй ус болоод зөрүүтэй ойлголттой байгаад байна. Жишээ нь огноо болон баримт төчгийн дугаарыг гараар бичихтэй Монгол тоогоор гэсэн атла компьютер чивэх дугаарлалт нь цифрээр байна. Ийм олон улсын стандарт нийцүүлэн Монгол тоогоор болон биш шифрээр бичих хэр тусгайлж өөрчилж өгнө үү гэж байна. Бас Монгол төчгөр бичсний хавсралтыг нь заавал бас Монгол төчгөр бичих үү гэсэн асуулттай шиг үг явуулчихлаа. За энэ Монгол төчгөр үйлдэх стандарт 5140 дээр стандартын өөрчлөлтүүд орж байгаа. Энэ аргачлалын шинжтэй юмнууд бол стандартаар заахаар бол заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр баримт төчгийн нийтлэг стандартаар болохоор мэдээж хавсралтыг бол байнга хадгалах хугацаатай баримтыг Монгол төчгөр үйлдэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр бидний төрийн байгууллагын үйл ажиллагаанд бол албан бичгээр л үлдэж байгаа.
За зарим нэг санаачлагтай байгууллагууд салбарын хэмжээндээ бол одоо энэ Монгол жижигийг бүр тэргүүн зорилт болгоод одоо хамгийн манай улсын хэмжээнд бол Говьалтай аймаг байдаг тийм Говьалтай аймгийн засаг даргын тамгын газар бол ерөөсөн байнга дадлах хугацаатай бүх төрлийн баримтаа одоо Монгол жижигээр үлдэх эднэр гэдэг ингээ байгууллага болгоны онцлогоос бол харилцаа адилгүй өөрөөр явж байгаа. За улсын үзлэгтэй холбогдуулан гарсан засгийн газрын тогтоол шийдвэрийн талаар хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү гэж. За одоо улсын үйлчлэгийн мөрөөр гарсан тогтоол маань бол одоо 4 сарын 15-ны өдөр гарсан байж байгаа. За legal info дээр бас байрсан. За энэний тогтоолын хэрэгжилтийн талаар бол одоо холбогдох байгууллагууд саналаа нэгтгээд одоо хэрэгжилтийг бол хангаж ажилланаа. За тэр баталсан зарим жагсаалтын нэг чинь 3-5 хуудас болдгоо нэгтчиж болдгоо гэсэн. Энэ баримтыг бүрдүүлэх арга зүйдээр бол тэр хуудасны тоо бол дээдл нь 250 хүртэл байна гэдэг болохоос хадгаламжийн нэгж гэдэг бол нэг хуудастай ч байж болно шүү. Тэгэхээр тэр баримтын агуулга гэдэг юм л өөрөө ярьдаг зүйл байгаа. Тэгэхээр тэр баримт өөрөө ямар агуулгатай байна, ямар нэр төрлийнх байна. Тэр нь тэр агуулгаар нь одоо тэр бусад төрлийн баримтуудтай нэгдэхгүй юу гэдгээс хамаарат бол энэ бол зөв арга зүй ажил байж байгаа. Архив албан хэрэг хөтөлбөрийн ажилтнанд төрийн албанд 5 жил ажилласан нэмэгдэл болгож байгаа юу болохгүй. За архив албан хэрэг хөтөлбөрийн тухай хуулиар бол байгууллагын архивын албан хэрэг хөтөлбөрийн ажилтнанд бол нэмэгдэл болгох тухай байхгүй байгаа. Энэ бол зөвхөн төрийн архивын ажилтнуудад болгохоор залтайгаа. За энэ тогтоолын мөрөөр бас одоо тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт орох байлгүй дээ. Сүхбаатар аймгийн архивын тасганд байгууллагын данс бүртгэлийг засварлах ажилд шаардлагатай материалыг тухайн байгууллагаас гаргуулж байгаа зөв үү? За байгууллагын архив руу баримтаа шилжүүлэхдээ байгууллага өөрийнх нь хүлээсэн үүрэг байж байгаа. Тэр холбогдох зардлыг гаргах нь бол байгууллагын удирдлагын үүрэг байж байгаа. Архивын нөхөн бүрдүүлэлт өгөхөд юуг анхаарах вэ? Хадгалах хөдөлгөөрийн нэрийн жагсаалт, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, данс бүртгэл үйлдэх арга зүй. За байгууллагын архив үйл ажиллагааны журмаар тодорхойлж өгсөн тэр хамгийн наад зах нь хүснэгтээсээ эхлэв шүү. Тэр данс бүртгэл үйлддэг маягтыг бол тодорхой зааж өгсөн. За энэ төр нэлээд сургалт авч болох гэж бахан асуултууд давхцаад байна. За архивын ерөнхий газар бол сургалтад маш нээлттэй ханддаг. Их олон байгууллагууд бас энэ хүн хүчний үед их цөөхөн бүрэлдэхүүнээр маш сайн одоо мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг учраас сургалтыг авч болох байхаа гэд би өмнөөс нь хариулчлаа. За энэ дээр нэмээд хэлэхэд бол яг сургалтыг бол одоо бид нар бүх төрлөөр л одоо мэрэгшүүлэх давталтан одоо сургалтууд бол мэдээж танхимаар онлайнаар хийж байгаа. Гэхдээ одоо бол архив ерөнхий газрын зүгээс бол портал сайтаар сургалтын систем ажиллуулахаар бол босруулаад явж байгаа. Тэгэхээр үүгээр бол одоо маш тодорхой сургалтууд хэнд ямар хэрэгцээ байна тэр сургалтаа авчих боломж бол бүрднэ гэж үзэж байгаа. За энд энэ архивын архив албан хэрэг хөтөлбөрийн ажилтнуудын цалин өсөлттэй холбоотой нэлээд асуудлууд байна. Энийг бол архивын ерөнхий газрын дарга хандаж тавьсан дээр байна. Тийм энэ бол миний хариултын асуудал шээ. За гадаад иргэд Монгол улсад суралцсан талаарх мэдээллийг аль архиваас авч болох вэ? Иргэн өөрөө ямар сургуульд суралцсан тухайн сургуулийн байгууллагын архив болон баримтаа шилжүүлдэг төрийн архив руу хандна. Тэгэхгүй л ямар гадаад иргэн аль сургуульд сурсан гэдэг юм нэгсэн юм гарах юм бол боломжгүй байгаа шүү дээ. Байгууллагын архивын ажилтан нууцлалын зэрэглэлтэй баримт хүлээж авч болох уу? Архив шилжүүлж авсан бол хуулбар лавлгаа олох хэрэгтэй юу? За байгууллагын архив бичгээр архивын ажилтан бол нууцлалын зэрэгтэй баримт хүлээн авах асуудлаа бол байгууллага дотооддоо шийдэх ёстой шүү. Төрийн болон албаны нууцын хуулинд нийцүүлэх ёстой. За тэгэхээр байгууллага болгон нууцын ажилтнтай байж байгаа. Ер нь бол нууцын ажилтан дээр хуулийн хугацаанд нууц байх баримтууд бол нууцын ажилтан дээр л хадгалж байгаа. Тэгэхээр байгууллагын архив дээр бол нууцын баримтыг нууцын хуулийн хугацаа дуусаагүй нууц байгаа баримтуудыг шилжүүлэх бол боломж юм хууль тогтоомжоор архив албан хэрэг хөтөлбөрийн хууль тогтоомжоор зохицуулаагүй. Төрийн болон албаны нууцын хуулиар зохицуулсан учраас нууцтай танилцах эрэхгүй хүн хэрвээ тийм ажил хийж байгаа бол хууль зөрчиж гэнэ гэсэн үг шүү. Архивд хүлээлгэж өгöd 10 жил болсон баримтын данс бүртгэлийн зардлыг тухайн байгууллагаас гаргуулж байгаа зөв үү? Төрийн архивдаа хүлээлгээд өгсөн баримтны асуудал ярьж байгаа бол баримтыг хүлээгээд авцсан баримтан дээр техник боловсруулалт эрдэм шинжилгээний ажил хийгдэх ажил бол тухайн төрийн архив өөрийнхөө үйл ажиллагааны зардлаараа зохицуулна. Баримтыг харин шилжүүлэхэд гарч байгаа зардал бол тухайн байгууллага өөрөө хариуцах байгаа. Энийг бол тодорхой зааж өгсөн. Басрын үйлчлэгт амжилттай хамрагдаж үнэлгээ авсан байгууллагуудын бичиг гэрэг архивын ажилтнанд цалин урамшуул болгох тухай сахирамж гарсан ч одоо болтол урамшуул авч чадаагүй нүунийг яах ёстой вэ? За энэ нь бол байгууллагын дотоод асуудал байна. Тоон гарын үсгээр явж байгаа бичгийг баланклаж
үлдэх бол цахим ашиглах хэрэг байна уу? Ачаал нэмэгдээ цаасны хэрэглэж ихсэж байна. Тоон гар үсгээр явж байгаа бичгийг давхар архивлж байгааг асууж байгаа. За энэ баримтын нөгөө хадгалах хугацаа гэдэг асуудалтай холбоотой байнга хадгалах хугацаатай баримт бол цаасан болон цахим хэлбэрээр хадгалагдахаар байгаа. Түр хадгалах хугацаатай баримт гэж үзэж байгаа бол энийг цаасан дээр үлдэх шаардлагагүй гэж үзнэ. Баримтныхаа хадгалах хугацаа тогтоох хөтөлбөрийн нэрийн жагсаалтаа боловсруулахын ач холбогдол ингээд уялдаж гарч ирнэ гэсэн үг. За түр хадгалах баримтыг цахим архивд бүгдийг оруулах уу? Байгууллагын үйл ажиллагаанаас хамааран жилдээ 700 баримт төвлөрдөг, байнга болон 70 жилийн баримтыг цахим архивд төвлөрүүлдэг түр хадгалах баримтыг бүгдийг энэ цахимд оруулах уу? Байнга хадгалахыг хэрвээ цаасан суурьтай баримт байнга хадгалах хугацаатай байгаа баримт бол түүнийг л цахимжуулна. Түр хадгалах баримт бол тухайн эхнээсээ цахимаар үүсээгүй баримтыг бол шаардлагагүй. Тэгтээ бас байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогоо харгалзаж үзээрэй. 7-4-10 сургалтаар тогтмол сургалт ордог болгомоор байна. Архивын ерөнхий газар төлбөртэй сургалтанд хамрагдах гэхээр хамрагдахад хүндрэлтэй байх маа. Мэргэжүүлэх гэрчлэгээ орлогож байгаа сургалтууд бол төлбөртэй байж байгаа. За архив бичиг хэрэглэл цалинтай холбоотой 5 жилийн тэтгэмж за ийм юмнуудыг архивын ерөнхий газрын одоо томилох эрх бүхий албан тушаалтанд хандаж хариулт авсан зүгээр хаа гэж бодож байна. Ер нь л ийм нэг өдөр тутмын үйл ажиллагаатай юмнууд нэлээд байна. Би тэгэхээр манайхан багцлаад байгаа шүү. За энэ журман дээр ер нь тодорхой заасан асуудлууд дээр. Энэ байгууллагын бичиг хэргийн эрхлэгч нар төлбөргүй сургалт ормоор байна гэх. Энэ сургалттай холбоотой асуудлыг сургалт өгжил нийгэм баталгааны хөтөлбөр дээр ч гэсэн байгаа шүү дээ. Манайхан энийг бас анхаараарай. Ингээд бүх юмыг дандаа л төлбөргүй баймаар байна, үнэгүй баймаар байна гэдэг ахын доо. Эндний чинь цаана бас үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага учраас энэ архив албан хэрэг хөтөлтийн одоо мэрэгчлэлтнээ сургаж хөгжүүлэх түрүүний хэлсэн цаас хор тэмдэг юм юу эдэнтэй тэргээр хангах гэдэг чинь томилох бүхий албан тушаалтны өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг байгаа шүү. Тийм учраас энэ дээр одоо төсвийн захирагч нар өөрсдөө анхаарал хандуулаад явах хэрэгтэй гэдгийг хэлье. За архивын ажилтан ажилд авах заавал дээд сургууль төгссөн байхыг шаардж байна. Төрийн албаны хуулиар дээд боловсралтай байх шаардлагатай төрийн албаа гэж. За тогтмол сургалтын асуудал маш их байна. Төр хадгалах хүчийг хөрвүүлэх шаардлагатай гэж ойлголоо. Сургалт хэрэгтэй байна л. Мэргэжил болгох сургалтаа цахимаар хийж болох уу гэдэг. Цахимаар уг нь хийгээлэх шиг байдаг да тийм. Их л олон сургалт явуулах шиг байдаг. Онлайн болон тагмаар ослоод одоо бол энэ сарын тагмаар явж байгаа. Тийм. Баримт бичгийн эргэлт ихтэй төрийн байгууллагуудын архив бичиг хэргийн ажлыг тусданд байхаар ерөнхий газарт нь албан ёсоор мэдэгдэж өгнө гэж. За саяны энэ засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг архивын ерөнхий газраас ер нь сургалт зөвлөгөө мэдээлэлээ хангах байхаа гэж бодож байна. Энэ улсын үйлчлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх засгийн газрын тогтоолд нэлээд бас тодорхой ойлгомжтой заалтууд байна лээ. Тэгэхээр энэ талаар архивын ерөнхий газар утгагүй сургалтаа хийх байхаа гэж бодож байна. Цахим гарын үсгээр баталгаажуулахаар илгээж байгаа албан бичигт Монгол бичгийн хувь явахгүй сул тал байна. Архивын ажилтан хортой нөхцөлд орохгүй байна гэсэн. За энэ асуудал бол саяын засгийн газрын тогтоолоор бол бас тусагдсан байж байгаа. Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлохдоо нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамд бол одоо үүрэг болгосон. Тэгэхдээ бас хүнд хортой нөхцөлийг бол төрийн архив гэж авч үзээд байгаа нь жишээлбэл одоо энгийнээр ярихад үндэсний төв архивын баримт бол 400 жилийн өмнө үүссэн баримтаас эхлээд тоосчлалтай, нарийн тоосчлалтай баримттай харьцдаг архивчид байхгүй юу? Байгууллагын архив бол хуулийн хугацаанд 8-аас 30 жилийн хугацааны л баримттай харьцаж байна шүү дээ. Тэгэхээр энэний тоосчлалт амьдрал дээр бас ямар байх вэ гэдгийг бас бодоход зүгээр энгийнээр бодоход бол бас ойлгомжтой асуудал. Цаашдаа мэдээж одоо архив бичиг хэрэг архивын ажилтан ялгалгүйгээр одоо амруулахыг л одоо мэдээж ямар ч субъект бол тэгж үзэн шүү дээ. Тэгтэл энэ дээр нөгөө барьцаад байгаа шаардлага бас гараад идэв шүү. Энэ ялгаатай шүү. Төрийн архив, байгууллагын архив хоёрын хадгалж байгаа баримтын хугацаа. Цахим баримт үүсгэхээр юуг анхаарах вэ? 2001 оноос хойш баримт хадгалагдж байгаа. Он оноор нь цахим болгохдоо төрөлжүүлэх үү эсвэл нэг оны баримтыг бүгдийг нь хамт дангаар нь сканердах уу? За цахим баримт үүсгэхдээ юуг анхаарах вэ гэдэг асуудал бол одоо засгийн газрын тогтоолоор батлагдсан албан ёрийн хөтөлбөрийн нийтлэг журам, байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам хуулиас хойш 2 дахь удаан батлагдаад байгаа маань энэ цахимжуулалттай холбоотой асуудалтайгаар журамлаад оруулаад нэмэлт өөрчлөлтүүд орсон юм аа. За баримтыг бол цахим баримтыг бол ялгаагүй цаасан суурьтай баримтын даas хүртгэл яаж үлддэггүй цахим ч гэсэн яг тэгж үлдэгдэж явна. За ингээд өнөөдрийн ер нь 7-4-10 хэлцүүдийг дуусгах гэж байгаа учраас
өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой маш олон асуултууд байна. Бодоход одоо энэ төрийн байгууллагуудын албан хаагчид оролцож байгаа юм чинь энэ талаар асууж ах шиг байна. Тэгээ манайхаа энэ архив албан хэрэг хөтөлбөрийн дүрм журм маш тодорхой ойлгомжтой стандарт дээр ойлгомжтой байдаг шүү. Тэгэхээр энийг нэлээд сайн судалж уншихыг бас сануулж байна. Нөгөө талаас энэ архивын баримтчигтээ нэлээд одоо стандартын дагуу явахгүй төрийн албаны сүрд ирж байгаа бичиг баримтууд ялангуяа утга найруулгын хувьд бол одоо маш ойлгомжгүй юмуд маш их ирдэг. Тэгэхээр энэ дээр бас манайхан давхар анхаарал тавихыг хүсэж байна гэд. За баярлалаа. Өнөөдөр энэ сургалтанд оролцсон хүмүүст амжилт хүсье. За ер нь бол хамгийн нэгдүгээрт холбогдох юмнуудаа сайн уншаа. Одоо бидний нөгөө нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог юм уу нөгөө дүрм журм хууль тогтоомж юу гэж зааж хэдний өдрөөс хэднээс хойш хэдний хүртэл мөрдөгдөж яах гэхээсээ илүү хэн энийг мэддэг вэ гэдэг нөгөө нэг юм нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог гэж би хараад байгаа шүү дээ. Одоо тэгээд нөгөө хамгийн туршлагатай эсвэл энэ таньдаг мэддэг энэ л мэддэг байх гэсэн ийм аман дамжуулгаараа ингэж ажлыг явуулах гэдэг. Үгүй юм аа тэр хүний мэддэг юм бол тухайн үедээ л мөрдөгдөжсэн дүрм журмын хүрээнд явуулж байсан үйл ажиллагаа байгаа. Өнөөдөр бид нар бол нөгөө хууль эрх зүйтэй төр тустай учраас ер нь бол хууль тогтоомж эрх зүйн баримтчгүүдэд юу гэж тусгасан тэрийгэл хөөж тэрнийхээ процессор л явах хэрэгтэй. За сургалтын асуудал нэлээд асуултууд олон байгаа учраас бол сургалтыг бид нар хэрэгцээ шаардлага архивын ерхий газар яаж тодорхойлж явуулаад байна гэхээр 37 төрлийн архив бол өөрсдөө анхан шатны өмөрг үүсгэж байгууллагаас саналаа аваад нэгтгээд за ийм хэрэгцээ шаардлагатай ийм төрлийн сургалтууд хийх шаардлага байна гэдгийг бол жил болгон аваад тэгээд эрс сэдвийнхээ хүрээндээ сургалтуудаа тухайн жилдээ одоо үйл ажиллагаанд тааруулаад төлөвлөөд ингээд сургалтанд хамруулан явдсан шүү. Тэгэхээр одоо энэ нөгөөс анхан шатны баримтаа шилжүүлдэг төрийн архив руугаа энэ сургалтынхаа хэрэгцээг маш сайн хэлж тэр асуудлаа шийдэж явах хэрэгтэй. Тэгэхээр бол одоо нэгэн хүний хэрэгцээнд зориулж нэг сургалт хийнэ гэж бол мэдээж байхгүй. Нийтлэг гарч байгаа сургалтын саналуудыг үндэслээд сургалтыг нэгтгээд явуулдаг ийм зохион байгуулалттай байж байгаа. Ер нь бол одоо миний өнөөдрийн ярьсан асуудал бол одоо архив албан хөрөлтийн тухай хуулиар хүлээсэн эрх үүрэг одоо хэн ямар үүрэгтэй тэр үүргээ мэдж байхад дараагийн асуудлууд бол ямар ч асуудалгүй явахаар байгаа. За харьцангуй одоо бид нар бол хууль тогтоомжийг босронгуй олгоход зохицуулахад гарч ирж байгаа практик хэрэгцээ шаардлагуудаа бол ингээд дүрм журмаа босруулаад сайжруулаад яваад байгаа. Тэгэхээр энэ дээр бол юман сайн унших гэж би зөвлөмөр байна. Өнөөдрийн 7-4-10 хэлцүүлэгт оролцсон нийт төрийн албан хаагчдаа баярлалаа. Тэгээд дараагийн сургалтанд дахин идэвхтэй оролцохыг хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.